За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анги асуудлыг хөндөж ирсэн улсын хурлын дарга хамар эсгэлэнтэй их баярлалаа. Тэгээд уг нь төрийн албаны зөвлөлийн дарга байсан бол бас асуух асуулт байлаа. За 3 нэр дэвшигчээс 2 асуулт асууна. Хоёуланд нь маш тодорхой хариулт өгчөөрэй. За төрийн албаны зөвлөл бол одоо ажиллагчдын хувьд бол 100% оронтой бүрдсэн байгаа. Эмэгтэй 64% гэж байна лээ. Эрэгтэй 37% гэж байна лээ статистик дээр. Тэгэд энэ зөв ер нь маш их эмэгтэйчүүд ажилт юм уу төрийн албаны зөвлөлд энийг бас тодруулмаар байгаа. За ер нь бол удирдах албан хаагчид 7.5, гүйцэтгэх албан хаагчид 81.7, туслах албан хаагч 10.7 гэж. За энэ ажиллагчид дунд төрийн албаны зөвлөлд ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юу? Нэгдүгээрт. За хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг энэ жил одоо 2025 оны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн жил болгон зарласан. Халамж биш. Халамжаас илүү хөдөлмөрлөдөг, нийгэмд гардаг, хүртээмжийн асуудлыг шийдэж өгөө гэдэг дээр. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албаны шалгалт өгөхөд бол хэцүү байдаг. Энэ дээр бол одоо бүх иргэд бол хилдэг. 2 шатны шалгалт өгнө. За мэдээж тохируулгатай шалгалт авах хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс. За та бүхэн сонгогдвол энэ дээр яаж ажиллах вэ? 3 гишүүний одоо намтартай танилцахад бол гурлаа бол энэ тал дээр бол ажиллах боломжтой гэж харж байгаа. Ардчилсан Монгол улсын хамгийн эрхэм зүйл бол хүний эрх чөлөө, хуульд эдлэх ёстой. Хууль шүүх юм бүгд тэгш хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ тэгш оролцоог хангахын тулд юу хийх ёстой вэ? Энэ дээр та бүхэн бас нэг саналаа хэлээд хэрэг. Төрийн албаны зөвлөл гэдэг маань ялгаагүй хуулиа биелүүлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйл 25-аас дээш ажиллагчтай бол тэр 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой. Тэгэхээр энэ хуулийг ер нь төрийн албаны зөвлөл өөрөө биелүүлж байгаа юм уу? За энэ дээр та 3 маань эхлээд одоо яг байр сууриа 2 асуултанд тодорхой хариулчаарай гэж үзье. За баярлалаа. За нэр дэвш лав сэрэнгийн золзой хариулт өгье. 4-р энэ дэр. За эсгэлэн гишүүний асуултанд хариулъя. 2024 оны байдлаар төрийн албанд 5000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байгаа гэсэн тооцоо статистик байгаа. Энэ нь болохоор өнгөрсөн 2023 оны статистикаас бас 28% нэмэгдсэн үзүүлэлт юм билээ. Тэгээд төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдсон тохиолдолд бол энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн албаны зөвлөл бол тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол ажлын байраар хангах асуудлыг бол бүрэн дэмжиж санаас хэлж ажиллах болно гэдгийг хэлье. За нэр дэвш амар төгс хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Нийт төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын 64.3 нэмэгтэй гэдэг тоо статистик байгаа. Энэ бол 24 оны статистик мэдээлэлээ гэдгийг тодруулж хэлье. За төрийн албаны зөвлөлийн аппарат өөрөө 56 орон тоотой. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн квотынхаа дагуу ажилладаг. Энэ үйл ажиллагаа илүү өргөжүүлэх тал дээр төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд шалгалт зохион байгуулж байгаа болон хөдөлмөрийн одоо тусгай тохируулга хийх үйл ажиллагааг дэмжих зөвлөх үйл ажиллагаа хийдэг. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох тест бөглөх ийм тохируулга хийгдсэн ийм бүрэн боломжтой кабинеттэй төрийн албаны зөвлөл ажилладаг. За 5853 хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албанд ажиллаж байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр За нэр дэвшигч Бадамд Оржийн төгс цэнгэл хариулт өгье. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны нэгдсэн тоо бүртгэлээр нийт 4276 төрийн байгууллагад
226,895 албаагч ажиллаж байна. За хүйсийн харьцаагаар авч үзэх юм бол эмэгтэй төрийн албаагч 145,930 буюу 64.3%. За тэгээд эрэгтэй төрийн албаагч 80,965 буюу 35.7% эзэлж байна. Үүнээс удирдах албаагч нь 17,095 буюу 7.5% байна. За эндээс хүйсийн харьцаагаар үзэх юм бол эмэгтэй төрийн албаагч 7,917 буюу 46.3%. За эрэгтэй төрийн албаагч 9,178 буюу 53.7%-ийг бол эзэлж байна. За төрийн албаны шинэтгэлийн хүрээнд бол анхаарах гол асуудал нь бол гендрийн тэгш ус байдал ба хүний нөөцийн бодлого үйл явцыг гендрийн мэдрэмттэй болгож чадварчуулахад бол хууль заасан квотыг хэрэгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлж бол хувь нэмрээ